Сайн байцгаана сонсогчдоо. Tradio-ийн подкастын 4 дахь дугаараар уулзж байгаа таатай байна. Энэ удаагийн дугаараараа мэрэгжлийн арилжаачдын мөрддөг зүйлсийг 3 хэсэгт хуваан ярих гэж бодлоо. Мэдээж сайн арилжаачин болохын тулд дагаж мөрддөг стратеги болон төлөвлөгөө дөрмүүд нь тухайн арилжаачныг тогтмол ашиг орлого олох бусдаас ялгарах шалтгаан нь болж өгнө. За ингээд хамгийн ихэнд үргэлж follow up хийдэг арилжааны дүрмтэй баг. Trading rule байхгүй сайн арилжаач байхгүй гэж хэлж байна. Хүн нэг гаргасан алдаагаа давтах мөн тухайн өдрийн сэтгэл зүйн байдлаас хамаарат муу сайн шийдвэрийг гаргаж идэг учраас энэхүү арилжааны дүрм гэж зүйлээ сайн мөрдөж ширээнд ойр байлгах нь нэг талаараа дүрмөө зөрчихгүй сайн зуршлыг бий болгох, нэг гаргасан алдаагаа давтахгүй байх давуу талтай. Миний хувьд хоцорч арилжаанд оролцож late buyers юм sellers болж болохгүй. Мөн сайн setup бэлдээд 1-2 цагийн хугацаанд өөрийн бодлоо баттган миний таамагласан зөв рүү зах зээл хөдөлж байна уу гэдгийг батлах гэх мэтчлэн trading rulesтэй байгаа. Хоёрдугаарт үргэлж арилжааны төлөвлөгөөд оролцох. Ямар ч үед арилжаанд оролцсон trading плантай байх хэрэгтэй. Энэ нь арилжаачныг over trade хийх мөн хэрэггүй ялагдлуудаас аварч идэг. Trading плангүй бол маш том эрсдэл хүлээх, эрт арилжаанаас гарч ойд төрсэн сарамжчин шиг болно. Тиймээс ямар ч арилжаанд оролцсон сайтар төлөвлөсний үндсэн дээр оролцож явах хэрэгтэй. Төлөвлөгөөнд stop loss нь яг хаана байрлах вэ? Take profit нь хаана байх вэ? Уг арилжаанд оролцсноор risk reward хэд байх вэ гэх мэтчлэн зүйлсийг сайтар тооцсон төлөвлөсөн байх ёстой. За 3 дугаар сахилга бат буюу disciplined байх. За сахилга баттай байх нь амжилттай трейдер болохын суурь гэж хэлж болно. Трейдер хүний хамгийн хэцүү зүйл нь өөртөө тэмцэх байдаг мэдээж. Арилжаа хийж байгаа өдрөө тухайн хүний бие махбод сэтгэл санаанаас хамаарат дүрмээ зөрчих зүйлс маш олон гарч идэг. Тэгэхээр сахилга баттай арилжааны дүрмээ мөрдөн гэдэг мэдээж трейдер болгоно маш чаленжинг байдаг. Про трейдерүүд маш өндөр сахилга баттай байдаг. Анхлан суралцж байгаа хүмүүс нь сахилга бат сул байдгаас олж маш олон алдаа гаргадаг. Миний хувьд нэлээд сайн тогтмол орлого олдог болсон үедээ бага орлого 4-5 өдөр дараалаад болсон байна. Тэгээ шаарлахад өөрийнхөө лот сайзыг ихсгээд арилжаанд ороод маш өндөр ялагдлыг авч 2 өдөр дараалан бараг дансныхаа 20 гаруй хувийг алдчихсан. Үүн дээр сахилга бат маш их дутсан гэж боддог. За 4-р be patient буюу төвчээртэй байх. Ер нь Forex болон хувьцааны зах зээл дээр хинэн сайн төвчээртэй байж зах зээлийг араас нь мөрдлгүйгээр зах зээлийг өөр дээр нь эрхийг хүлээж тухайн боломжийг хүлээж чадсан нь үүнээс ашиг орлогыг олдог. За анхлан сурагчид маань ямар алдаа гаргадаг вэ гэхээр fear of missing out буюу Америк долларыг өснө гэж бодож идэл гинт дээшээ спайк хийгээд өсөнгүүт нь би ямар нэг юмнаас хоцорчих вэ гэдэг айдсаасаа болоод хурдан шийдвэр гаргаж тухайн зах зээлд ороод мөнгө алдчихийдэг. Гэх жишээний том алдаанууд их гаргадаг. Том эксперт трейдерүүд яадаг вэ гэхээр боломжийг үргэлж маш сайн хүлээж идэг, маш төвчээртэй байдаг. Боломж гарч иртэл тухайн өдөр арилжаа хийхгүй, магадгүй тухайн 7 хоног ч арилжаа хийхгүй байх боломжтой. Тэгэхээр анхлан сурагчид маань яадаг вэ гэхээр шууд тэрээд сетап олдсон холдоогүй хүлээж төвчлэхгүйгээр ямар ч хамаагүй арилжаанд оролцдог нь өөрийнх нь дансыг доош нь татчихдаг. Тэгэхээр төвчээртэй байдал бол угаасаа нэн дөрөв тавигдана. За 5 дугаар туршлага. Ямар ч зүйл туршлага хоримтлоо бололгүйгээр урт удаан цагийг зарлуугаар амжилт олно гэдэг боломжгүй. Трейдер хүний хувьд бол туршлага хоримтлуулж алдаж онож алдаанаасаа суралцна гэдэг заавал даван туулах том хичээл байгаа. Сайн туршлага хоримтлуулад чартаа олон цагаар хараад ирэхээр зах зээлийг мэдрээд өөрийн гэсэн паттернээ анзаараад аль нь потенциал арилжахад боломжтой боломжгүйг шүүгээд эхэлдэг. Яг л та хүүхдээ хараад худлаа ярьж гинэ үгүй юу гэдгийг мэддэг шиг зах зээлийг мэдрээд эхэлдэг. Гол нь магадлалын тоглоомуудыг ойлгож магадлалтаа сэтгэж эхэлдэг нь маш давуу тал болдог. За 6 дугаар томоор сэтгэж мөнгөн дээр ач холбогдол өгөхгүй байх. Энэ үнэхээр намайг зоож исэн асуудлуудын нэг байгаа. Өөртөө дээлийг бол 50 өдөрт
тэдэнд доллар олно гэж одоо тухайн өдрийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ашигтай байсан өдрүүдэд үгүй гээд нэг бол одоо жоохон олсон юм алдчихвээ гэж яагаад сайн сетапуудаас эрт гарах жишээтэй. Тэгэхээр ерөнхийдөө мөнгөн дээр анхаарлаа хандуулаад ирэхээр гүйцэтгэл гэж зүйл огтгүй болчдөг. Тэгэхээр эмсийг одоо томоор харж санхүүгийн өөр урсгалтай арилжаанаас олох ашиг дээрээ ихээхэн анхаарал хандуулахгүй байх нь одоо тухайн арилжаачин full potential гаргахад маш том тус болно. 7-дугаарт бусдын болон одоо өөрийн талаас зах зээлийг харж чаддаг ба. За бид бүхэн хайр цэгнээс гарч сэтгэе гэж ном зохиолоос одоо янз бүрийн ишлэлүүд зөндөө сонсдог. Яг үүн шиг энэ зах зээлд одоо 95% нь алдагдaltaй байдаг учраас 95%-аас өөр сэтгэж тухайн харж байгаа одоо чартыгаа бусад хүмүүс хараад яг юу гэж бодож байгаа бол гих зэргийг давхар эргцүүлэх нь одоо тэдгээр хүмүүсээс таныг ялгаж болох юм. За миний хувьд одоо хэтэрхий ойлгомжтой байгаа арилжаанд оролцдог. Мөн одоо гинтийн хүчтэй спайк уналт эсвэл өсөлтөөр хүмүүсийн шунал айдас төвлөрч идэг учраас тэнд одоо market makers ч юм уу одоо бусад томчууд manipulation хийж явах магадлалтай учраас ерөөсөө оролцдог. Тэгэхээр одоо дан чарт бол чартыг одоо хараад өөрийн талаасаа биш одоо яг тэрийг хараад одоо бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гээд өөр өнцгөөс харж одоо шийдвэр гаргах нь маш чухлаа. 8-дугаарт өөрийгөө мэддэг байх. Сайн трейдер болно гэдэг одоо зөвхөн сайн стратеги, индикатор олох бус өөртөө сайн тэмцэх, өөрийгөө олон танин мэдэх аялал гэдгийг ойлгож эхэлснээс хойш яг юун дээр анхаарлаа хандуулахаа мэдж хурдан сайжирч байгаагаа анзаарсан. За бид зах зээлийн эсрэг тэмцэж яах л гэдэг. Яг үнэндээ бид зах зээлд ямар ч нөлөө байхгүй. Бидний ашиг орлоготой байх, өөрсдийн минь сэтгэл зүй болон одоо айцтай нүүр тулж байгаа байдал болон тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, тухайн өдрийн зорилгоос хамаарат тэр өдрийг одоо ашиг орлоготой дуусгах үгүй юу гэдэг маань шалтгаална. Тиймээс одоо зөвхөн сайн индикатор болон стратеги хайх бас өөрийгөө сайн мэдж, өөрийгөө сайн таньж яг ямар үед яадгаа сайн мэдчихвэл одоо энэ зах зээл төр давуу талыг олж эхэлнэ. За энэ хүрээд энэ удаагийн дугаар өндөрлөе. Энэ дугаарынхаа 2 дахь хэсгээр уулзтлаа түрүү ярьтаа сонсогчдоо.